Хаач бас өөртөө анхаарал тавина гэдээ байгаа. Усанд орчоод би ингээд фигүүж зүчдэг байхгүй юу? Тэгэнгუთ л ингээд гатхаараа үс юм гоё болчдөг. Бас тийм ч одоо хэдий хээр явж байгаа ч гэсэн бас нэг стил имиж алдчихгүй хүн шиг байна. За санаа шинэ логдо тавтай морил. За өнөөдөр хэдүүлээ одоо хамтдаа нүүнэ юма баглаад тэгээд хамтдаа гарцгаая. Явж явах замдаа нэг газар олоод хончи гэж бодож гэн ерөөсөө төлөвлөгөөгүй парк марк бүглээгүй байгаа. Одооноос ер нь жоох ингээд одоо фри тэг өнгөө campground-д хоноод жоох мөнгө хэмнээ да гэж бодож гэн. За тэгээд хамтдаа доторхоо баглаа. Гаднахаа л өчигдөр баглаад тэгээд бүгдийг ингээд дотгош нь хийсэн байгаа. Гаднах бол баглахад ер нь амархан ингээд түлхэл хийгээл болоо. Тэгэхээр доторхоо одоо яг энэ дээр доорх юмнуудаа би яаж аюулгүй байдлыг хангаж явдаг талаараа харууллаа. Тэгээд хамтдаа хэдүүлээ нүүцгээе. За явъя. Орноосоо эхлээд багилцгаая. Өмд яаж үлгдэг гэж төвсөр цаагаар нь бас та хэд гоё юм харуулаа явъя зэ би. За ингэж тавьжаад үлгүүрээ аваад одоо хэрвээ ийм жижигхэн үлгүүртэй хүмүүс байвал өмдөг яаж үлгдэг вэ гэвэл ингэж тохоод эндээсээ одоо яг энэ хэсгээ ийшээгээ хийгээд за би өмднүүдээ ингэж үлгдэг жижигхэн болохоор айгүй амар байдаг. Та харуулъя та хэдэд. Ажис өмднүүдээ би ингэж үлгдэг. Амар агаад. За тэгээд хамгийн юмнуудаа бас замд явахдаа бас донслогоо ихтэй байдаг. Зарим газраар явахдаа тэгээд болондоо ингэж тавьчтэй. Энэ дээрээс бол нэх унаад ивдрээ тахын бол гайгүй байдаг. Энэ каблуудыг бол бишээчлээ. Буцаад эндээс гаргаад авчихна. Топор. За би та нарт бас нэг гоё юм харуулъя. Матрасан дээр матрас топор хэрэглүүл айгуу гоё тухтай болгож өгдөг. Тэгээд god. Зя. Бай. Бэжэж өгнө. Эндээс нь сайхан хүлээч. За ингэж хэвтэй байгаа. Тэгээд төвчөг гэдэг одоо. Ор хураах ажил гэж байгаа. За ТV-гээ болохоор ТV байдаг. Энийг багуур нь оруулаад just in case те унахгүй ах зориулттай. Дараатай. За ингээл эхэлждэг. За витаминуудаа бол ийшээ хийчлээ. Амар байдаг. Очоод гаргаад тавьчихна. За энэ болохоор орлоо цацдаг спрей байна. За ингээл болоо. Ингээл орны хажуу тавьчтэй. Анлаа ингээд үсийг тавь. Улахаас хамгаалсан мат энэ бол амар сайн бас барьж өгдөг. Ингээл төгч чинь. Ингээд замдаа уух ус маань. За ингээд ер нь бол болоо дөө. За тэгэл хогийнхоос хавыг аваад өглөөдөө хагаад well done.
За энэ орон дээрх юмнууд бол одоо ийш чинь хийх шаардлагагүй. Ингээл орон дээрээ л явж. Тэр хоёр цүнхийг авч гараал. Бус юмнууд нь тэгэл болоо. Одоо угаалгын өрөөнд юмнуудаа пак хийцгээе. Синк хагаал. Синкэн дотор альчуур тавиал. За тэгэл энэ дээрх юмнуудаа ийшээ чинь тэгэл болоо. Тэгээ ингээл болоо. Бусад юмнууд бол нөөх шаардлагагүй. За ингээд баглаа дуусчихлаа. Одоо замдаа гаръя. Хардаа ус маань ингээ гойлцсон байгаа сте яг ингээд гатаад тэгэл юм гойлцсон байна. За ингээд замдаа гаръя. За ингээ намайг доторхоо баглаа гараад ирэхэд манай хүү яг хийх гэж байгаа юм шиг л гадаа зогсож л байна. Жохон удаан. Тэгэл би өөрөө гэлс ингээл хийхгүй л одоо чек аут хийх цагаасаа хоцорчлоо. 10-д гарах хэвээр 11 болж байна. Яг ингээл хийх чаал юм шиг тойрол алхаад идэв нэ. Дандан. Яй. Last job. За тэгээ цагтаа гараагүй ингээ хаалга онгойж өгөхгүй битэрийг жоохон чангаллаа энд ингээ зогсоогод байхын ямар сони сүртэй штт. За яг онгойлгууллаа. Йоо за ингээд нэг замдаа гараад авахаараа айгүй сайхан болчихдог. Бас л баглж маглах гэж их уудэн штэ битэр чинь. Том хүмүүс гэдэг юм уу манай ууж бас айгүй удаан. Жижиг хүмүүс чинь ингээл Google дорн хийжтэй штэ. Бид нар бол тэхгүй штэ. За одоо хаана очиж хондгийм байгаа юм гэж. За ингэж яваад банда баригт ирлээ. Эндээ ингээд ситидээ жоох ойрхон зогсож жагаад сайхан юм мэднэ. Энэ талбай бол ингээд парк юм байна. Хүмүүс бүр амьдрдсан байна энд хомлос хүмүүс. За тэгтээ энэ энэ дээрээ сууж тэрийн хоол олж идэж чадсангүй. Ингээд мах идгээс одоо өлсөж унлаа. Тэгээд харж байвал би хоёр гараар яг адилхан иддэг, бичдэг, ер нь юмнуудыг адилхан хийдэг болгож хөгжүүлсэн байгаа. Тэгээд энийг бас хөгжүүлж болд юм байлээ шүү. Та нар ч гэсэн баруун зүүн тархиа ингээд хамт хөгжүүлээд үзээрэй. За ингээд алхажсэн чинь Priceline дотор ийм өнгөө одоо эрүүл мэнд шалгадаг ийм машин тавьчихжээ. Тэгээ энд бас яаж бас зүгээр алгасах ирээд эрүүл мэндээ шалгаад яваа энд ингээд одоо яг бие чинь ерөнхий health-ийг бүгдийг шалгаад хүчтэй маань өнгөө тэгээд имэйлэр чинь одоо результыг явуулчихд юм байна. Тэгээ ингээд нэг хитэ хэрэгтэй юмнуудаа авчаад одоо харь цайхан амрыг дөө. Энэ газар ингээ хонч гэсэн чинь арай л амар газар байна. Тэгээд эндээсээ яваад арай өөр газар очиж олохоор шийдлээ. Ингээд homeless хүмүүс ирээд газар. Ер нь ингээл зарим газар явж байхаар эвгүй гарууд бас зөндөө байдаг. Ер нь ингээл homeless хүмүүс Австралид бас зөндөө байдаг байхгүй юу. Тэгээд тэднээс бас айгаад идэм аа. Ийм байлгүй дээ. Ийм сайхан газар олоод ирлээ. Тэгээд энэ болохоор ингээд хямдхан нэг $5 төлөөд ингээ хончдог газрууд байдмаа. Гэхдээ хагас тань санда өнгөө хончиж бас болд юм байна. За гэж. За ингээд юмнуудаа байршуулад амрая да. За одоо энд бол яг адилхан процесс явагдана. Ороод илгээл юмнуудаа буцаал байранд нь тавиал болоо. За ингээл ороо засаал интернетээ залгаал амьдрал шүү дээ. Кофе гоогаал хоол ээж идэл өөр юу хэрэгтэй юм те. Тэгэл болно шүү дээ. Ирээд юмнуудаа ингээд илгэхэд бол айгүй амархан байдаг. Хураахаас илүү дэлгэх нь амархан 10 минут л ажил. Амраа да. За энд бол болохгүй нэг л хонон тэгээд
урт стам жолоо болохоор дунд нь ингээд зогсоод нэг юм уу хоёр хончоод жоохон ингээд сэргэж амарчаад явбал айгүй амар байдаг. Тэгээд бас тиймгээ тэр хаваарах газраа үзээд явна. За тэгээд хэдүүлээ маргаашийн газрыг хамтдаа үзцгээе. За ингээд хэдүүлээ яг манай хонсон газрын ойролцоо, гэрийн ойролцоо одоо зэрлэг амьдтیں۔ Хүрээлэн байд юм тийш очиж амьтад хооллоод ер нь ингээд жоох эргэн тойрноо жоох харчаад тэгээд эргэж ирээд явъя да. За иймэрхүү газрууд бол нэг 10-аас 15 доллар төлөөд ордын мэлээ хүүхэд өнгөө. За энэ яс мэлхийнүүд бэжэн. Хальт ингээд богинохон харуулсан явчих. Тэгээд нөх олон амьтад бол байхгүй мэлээ. Урд нь нөгөө Австралийн зүү орсон. Австралийн зүүд бол ингээд бүх төрлийн амьтад байт юм лээ. Тийм болохоор нөх энэ амьтад сонин санагдхаа болчихсон гэхгүй юу. За энэ чи үлээ тэмээ хэрүүл. Бэжэн кенгурул хооллох юм дөө. Энэ Австралид бол тэгэл хайч явсан кенгурул хооллолдог. За энд бас динго байсан. Эндээс тэгтээ ингээ хамгийн амар нь могоонууд л байсан. Миний хувьд тэгээд хүсвэл бас ингээд мөр зүрэн дээрээ бие мие ингээ оруулга зураг мөргө авахулж болдог гинэ. За би тийм амар ир зоригтой хүн бол биш юм байлээ. За энэ хөрхи ярддаг шувуу байна. Би ч угаасаа амар аимхаа. Том амьтнаас айдгуурнээс жижигхэн шавж хорхооноос бол өнгөлцгөө хартлаадаг. Бид нар ч угаасаа айгүй аглалын харагдаад идэв. За тэгэл хөрхөн кенгурунууд хооллоо. Одоо та хэдэд могоо харуулна. Могоо л хамгийн ойроос би эзэж ингэж могоо ийм ойроос харж үзэж байгаагүй те. Тэр л надад жоохон сонирн байсан. Бусд нь бол тийм сонирн байсангүй. I've never seen before like this close. Oh my god. За энд нэг ганц селфи хийж аваад тэгээд замдаа гаръя да. Одоо очиод бас юмнуудаа жоохон багаж хуглаа. Тэгээд эндээсээ Bundaberg явна. За тэгээд энэ хоёр ингээд зураг авах хэрэг ингээд өмнөр хавар гүйлдээ. За ингээд энэ хүртэл хамт байсан баярлалаа манайхаа. Дараагийн хавлаар ирээд уулзцаа. Түр бай бай.